Солонгосын алдартай хормын дайшны брэнд болох Rosa Esposa гэдэг гоёлын дайшны студид ирсэн байна. Энэ жилийн Солонгосын чөлөө хөтлөгч нарын шинэ жилдээ фэшн шоуд оролцохоор болсон. Тэгээд фэшн шоуд Rosa Esposa гэдэг хормын дайшны зөмсөж загвар өмсөх юм байна. Их сэтгэл хөдлөж нэг хартаа өстэй гоё палажнууд байна. Одохгүй фитинг хийх гэж тарах палажа өмсөж үзье. Палажа сонгоно. Өстэй гоё палажнууд зөндөө байна. За, өстэй гоё палаж сонгосон. Тэгээд одоо фэшн шоу болох өдөр уулзцгаая. Залгуулад ямар хөөрхөн болох, за бас хормын палаж надад ямар гоё зохих бүгдээрээ хамтдаа хараарай. За, хормын дайшин за эхний сонголт бол энэ палаж юм байна. Окей. Баяр дахь палаж өмсөж өглөө. Мейкапа хийлгэх гэж байна. Яа, мейкапа баг хийлгээд дууссан. Одоо өсөө янзлуулж байна. Яа, мейкап ман болчихлоо. Нүрээ бодоолаа өсөө янзлуулчлаа. Өнөөдөр нэг иймэрхүү стилээр фэшн шоу болохоор дээр нэг гал маягаар шоурга бэлтгэлээ ихээр явлаа. Аяасаа талхаага бэлтгэл ороод ирсэн байна. Самцгано. Яа, бүгдээрээ Солонгос улсын чөлөөт хөтлөгч нарын шинэ жилд өргөдөө ирсэн байна. За, дан ганц шинэ жилд өргөдөө орохоос гадна фэшн шоудаас урилга аваад оролцохоор ирсэн. Ийм гоё дресс. Вау! Ийм гоё дресс. Өмсгсөн Rosa Esposa-гийн хамт олонд маш баярлалаа. Мөн титэн болон эмгиг хэмээн бидэнд бас ингэж зөвлөж байгаа. Бүх хамт олонд маш баярлалаа. Солонгосын хөтлөгч нарын холбооных нь маш баярлалаа. За, фэшн шоу удахгүй эхлэх гэж байна. Бүгдээрээ билэн. Аньян, чиси. Okay. Ready. Fighting. 생각 받아보면서 어떤 생각 나왔어요? 저는 상을 좀 많이 안 받은 것 같아서 오늘 무한 받고 싶어서 나왔어요. 무한 받고 싶어서. 여러분님 축하드립니다. 네, 조영구 MC께서 첫 번째 KBS 방송사장님상 베스트 MC상 에서 이상을 향해서 시작해 주시겠습니다. 네.